Welcome back to the channel. За Pokemon-ийнхоо цуглуулгыг харуулаач гэдээсэн хүмүүст юу н харуулъя заа. Би гэхдээ нэг нь ч нэгээгүй байгаа одоогийн байдлаар. Ерөнхийдөө одоо яг миний одоогийн байдлаар цуглуулсан байгаа Pokemon-ууд бол ингээ бүгд ингээ ширээн дээр байж байна заяа. Тэгээ нэгийг задлаагүй байгаа. Удахгүй тэгээд ерөнхийдөө бол задлаад явна. Тэгээ юу ч гэсэн танаас сонирхуулъя заа юу байгааг. Ерөнхийдөө Pokemon дотроо айгүй олон төрөл serial гэж байгаа. Одоо юу гэдгийг One Piece бол одоо OP1-ээс 16 хүртэл ч юм уу те. Одоо Dragon Ball гэн Naruto ч гэсэн одоо series 1 2 3 гэж явж байхдаа жишээтэй адилхан Pokemon дотроо зөндөө төрөл байдаг. За энэ ихэд одоо booster bundle байгаа байхгүй booster box. Дотроо 6 ширхэгтэй. Одоо 6 ширхэг ийм single package байгаа гэсэн үг. Ийм single. Гэхдээ энэ нь болохоор Scarlet and Violet гэдэг series-ийн Black Bolt гэдэг загвар нэг байгаа байхгүй. Энэ дотор байгаа нь. Scarlet and Violet гэдэг загварын series их. Тэнгүүд энэ ч дахиад нэг өөр хараа. Энэ болохоор бас Scarlet and Violet гэдэг series-ийн гэхдээ Destiny Rivals гэдэг хөлбөр нь. Ингээд дотор айгүй олон төрөл очихгүй. Бүгд ижилхэн Pokemon-их гэхдээ Scarlet and Violet гэдэг series-ээс гарч байгаа. Нэг нь Black Bolt, нэг нь Destiny Rivals гэдэг. Энтэй адилхан гэдэг шүү зөндөө олон төрлөөр байдаг. Энэ байна бас. Энэ хоёр бас байна. Адилхан Scarlet and Violet мөртлөө нэг нь болохоор Journey Together, нөгөө нь болохоор Surging Sparks гэдэг. Үндсэн категори нь болохоор Scarlet Violet, дотроо Journey Together, Surging Sparks. Тэгээд энэ болохоор Black Bolt. Энэ болохоор Destiny Rivals. Би тэгээд үн бүрийг нь видеонд edit хийхдээ би үнэн ингээ видеон дээр оруулчин цаг эдний тустай. Эдгээр бол дандаа single pack-ууд. Дандаа single pack. За үнтэй адилхан ингээд одоо юу байгаа? Энтэй адилхан ингээ Mega Evolution гэдэг байгаа Pokemon хараа. Mega Evolution. Тэгмэд энэ дотроо бас дахиад өөр болчихж байгаа. Энийг нь болохоор Perfect Order гэдэг. Нөгөөд нь Chaos Rising. Гэ хоёр өөр бас. Гэхдээ бүгд ажиллах Mega Evolution-их. За жишээ нь энэ ч одоо ингээд booster box нь байж байна. Дотор 6 шиг пакеттай Mega Evolution-их Chaos Rising гэдэг. Тэгээд дээрэс нь ямар төрлөөр гаргадаг вэ гэхээр мэдээж зүгээр нэг ийм single pack ингээд зүгээр ингийн ууттай яг ингээд энэгээр нь ингээд ширхгээр нь бас зардаг. Тэнгүүд дээрэс нь дахиад яаж зардаг вэ гэхээр нэг шиг ийм single package ийм пакетанд хийгээд нэг ийм promo card хийгээд одоо энэ Toxlane promo card байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нэг ийм Pokemon-ы ийм coin хийгээд энийг ингэж савлаад бас нэг pack болгоод зардаг. Энэ тэнгүүд Mega Evolution Chaos Rising гэдэг нь одоо энтэй ижил гэсэн үг. Mega Evolution Chaos Rising энэ шиг ингэж бас тусад нь ингэж савлж бас зардаг эдгээр нараа. Энэ яг адилхан. Бүгд Chaos Rising. Нэг шиг packet, нэг promo card, нэг coinтэй ингэж ийм байдлаар бас зардаг. Нөгөө хөлбөр нь бас яадаг вэ гэхээр энэ бас яг адилхан. Нэг ийм single pack-ийг хийгээд 3 promo card хараа. 1 2 3 promo card тэгээд дахиад нэг coinтэй. Тэгээ ингэж савлаад бас ингэж бас зардаг. Бас энэ адилхан Mega Evolution Chaos Rising гэдэг. Ийм. Ингээ бас нэг ийм төрлөөр. Тэгээд мэдээж угаасаа энэ яг bundle box-ороо booster bundle. Тэгээд дотор 6 шиг booster packs байгаа. 6 шиг ийм single packs байгаас. Ингээд нэг ийм хайрцаг болгоод бас ингэж зардаг. За тэгээд дээрэс нь энд болохоор хамгийн бас common. Энэ бол энэ яаж нөх энэ sleeved pack гэхгүй sleeved single pack. Ерөөсөө энэ дотор юу байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ л байгаа. Нэг шиг ийм ууттай Pokemon карт байгаа. Гэхдээ ягаад энэ их илүү зардаг вэ гэхээр энэ нь илүү яг Marley халт ёо. Marley доошо буу яах гэдэг. Ёо. Мууртаа задлах гэж дээрэс нь. Ягаад ийм байдаг вэ гэхээр илүү яг single учраас хүмүүс авах гэсэн энэ одоо юу гэдгийг оригиналаараа ямар нэгэн tampering ороогүй хүмүүс янз бүрийн болгож оролдоо гэсэн утгаар яг ингээд савлаа зардаг цаанаасаа. Энэ болохоор бас Mega Evolution Chaos Rising. Marley no. Ой.
Яваач яах гээд Marley. Тэг ингэ зардаг. Бас нэг ийм төрлөөр зардаг байна. А ийм имийг бол ерөнхийдөө дэлгүүрт болон vending машинаас илүү зардаг. Vending машин би өмнөх шорт дээр тавьд харуулж өст Pokemon-ы vending машинаас энийг харж авдаг. А эдгээр болохоор төлхөө дэлгүүрт зардаг. Чи зүгээр байл та. Marley. Can you stop? За нэг ийм төрлийг гардаг байгаа. За үүнтэй адилхан энэ болохоор Mega Evolution-ийн Perfect Order гэх байна. Бас нэг өөр төрөл нь. Одоо single pack нь энд байна шүү дээ. Энэ дотор адилхан ерөөсөө ийм л нэг карт байгаа. Ингээд илүү бат бөх найдвартай болгоод ингээд уутталцсан болохоос шин дотор нь харж энэ дотор нь одоо нэг л юм байна. За тэгээд энэ Mega Evolution-ийн Perfect Order бас ингээд савлцсан. За мэдээж өөр нэг савлгаа нь болохоор энэ ингээ ийм төмөр хайрцан дотор хийждэг. За энэ харагдж байгаа нь болохоор энэ бас promo card нь. Mega Clefable EX гэдэг promo card. Энэ шиг бас энэс арай жижигхэн бас төмөр хайрцаг байгаа. Тэр нь болохоор дотроо хоёр шиг ийм карт байж байгаа. А энэ дотор болохоор 4 байгаа хаа I think. Тэ нара нэг promo card 4 шиг booster pack энэ байна. А тэгээд зүгээр онлайн card TGC Live-ийн нэг promotion card байгаа. Ингээд зардаг бас. Энэ дотор 4 байгаа ингээд. А энэс гадна тэг бүх зөндөө төрлөөр байгаа. Одоо энэ харж энэ ард байгаа том байгаа үз. Энэ болохоор дотроо ийм 8 ширхэг single packтай. 8 ширхэг. Тэгээ яг одоо энд харагдж байгаа энэ promo card заяа. А тэгээд нард нь байгаа энэ нэг айгу том хэмжээний extra large хэмжээний бас нэг том promo cardтай. Ингээс хавалцсан 8 ширхэг single pack 2 promo card, нэг нь айгуу том extra large promo card ингээд савлаад нэр нь болохоор Mega Zygarde EX Premium Collection гэсэн. Тэгээ энэ мэтчлэн айгуу олон төрлөөр савлж, багалж, боож энэ Pokemon-ыг зардаг байгаа guys. Тэгээ одоо надад байхгүй бол EBT буюу Elite Trainer Box гэдэг. Ерөнхийдөө нэг энэс нэг арай нэг том хондоо хэлбэртэй ийм цаасан хайрцан дотор бас байд. Тэр нь юутай ирдэг вэ гэхээр тэр нь болохоор яг ийм тоглоомын одоо энэ мат байгааз тоглоомын маттайгаа ирнэ. Мэдээж дотроо энэ booster pack-ууд нэрнэ, Shaw нэрнэ, тэгээд заавар нэрдэг. Яг одоо Pokemon board game-ийг тоглож байгаа хүмүүс зориулсан. Тэр нь бол одоогийн байдлаар надад байхгүй байна. Гэхдээ яг дараа нь тэгж яагаад авахаараа тайлбарс харуулъя заяа. Тэгээ ерөнхийдөө яг одоогийн байдлаар бол миний цогцлуулга бол яг ийм байна. Энэ болохоор зүгээр яг үндсэн Mega Evolution. Энэ шиг Chaos Rising энтер биш, яг анх гарсан Mega Evolution. Энэний араас нь Chaos Rising гэдэг гих мэтчлэн өөр Mega Evolution-ууд нь гарч байгаа. Ерөнхийдөө айгүй олон төрөл байгаа. Pokemon ч өөрөө баг 1000 гаруй төрлийн Pokemon байдаг шүү. Тэрнтэйгээ адилхан ингээд жил болгон одоо жилд энэ айгүй олоодаа шинжлэгдэж айгүй олон төрлийг гарч байгаа. Тэр болгоны бас ингээд мэдээд яваад айгүй хэцүү байдаг. Энэ гэхэд Scarlet Violet дотроо Black Bolt гэх юм уу те. Тэгмүү тэнцэн Destiny Rivals гэж байж идэг. Surging Sparks гэдэг. Ингээд айгүй олон төрлөөр гараа яваад байдаг. Тэр болгоны бас яг олж авах гэж бас ер нь айгүй хэцүү. Яг бол энэ Pokemon-ы зах зээл энэ Америкт бол амар том. Айгүй ховор олддог. Олцсон ч амар үнэтэй. Онлайнаар аавна, онлайнаар алж хийж аавна. Айгүй удаан ойчролж хийж аавна бас дээрээс нь. Хүмүүс бол зарим дэлгүүрүүдийн гадаа бол хонж ойчрлоод тэгээд өглөөний дэлгүүр нэхэр ойчрлсан дугаараараа Pokemon карт худалдаж авдаг. Өмнө нь бол Scalper буюу манайхаар шагийнхан дэлгүүр рүү ороод бүгдийг нь авчдаг гэсэн юм. Яг ингээд шагийнхны угаасаа яаж ажилтдаг мэдэн шүү дээ. Ороод бүх юмыг нь хэрэгтэй гэсэн бүх юмыг нь авал хэрэггүйг нь үлдээгээл бөөндөр нь авал ганцхан шүү дээ. Тэгээд мэдээж чи яаж гэхээр цаашаа онлайнаар юм эсвэл цаашаа хүмүүст өөрөө дамлаад зардаг. Сүүлийн хэдэн жил тэр нь бүр амар болоод тэгээд цаанаасаа ер нь Pokemon гаргаж байгаа тэр Pokemon компани болон Pokemon-ыг зарж байгаа сүлжээ дэлгүүрүүд, албан ёсны дэлгүүрүүд хаанлын бүгд одоо тэр Scalper буюу шагийнхан дээр тэмцээд одоо ерөөсөө яадаг болсон гэхээр хүн бүрт ерөөсөө ингээд дэлгүүрт одоо хичнээн хонж үнжээд ойчрлаад орсон ч бай ерөөсөө нэгийг л зарна чамд. Ингээд энэ хоёр ч одоо ижилхэн шүү дээ. Нэг хоёул адилхан бүс бокс чамд нэгийг л зарна.
Тэгээ нэг ийм сул байвал бас адилхан нэгийг л зам хоёрыг зарахгүй ерөөсөө. Нэг ийм төрлөөс нь чам нэгийг л өгнө. За тэгээд энэ байвал чи ингээд нэгийг авах. Энэ том нь байвалаас ингээд нэгийг дандаа нэгийг авдаг болчихсон. Тэгжиж одоо тэр шагийнхантай тэмцэж яг Покемонтой хайртай дуртай Покемоныхоо тоглоомын board game тоглодог тэр хүмүүст хүн болгонд хүртээмжтэй болгохын тулд ерөнхийдөө тийм арга хэмжээ аваад эхэлсэн байгаа. Тэгэхгүй бол угаасаа Scalpro буюу шагийнхан ороод бүх юмын сайн гэсэн гоё гэсэн бүх юмын түүж аваад тэрийгэ цаашаа дамж айгу үнэтэй зараад тэгээд энэ нь яаж яваа гэхээр цаашаа үнийн хөөргөдөл айгу хүүсгээд байгаа байхгүй. Ер нь бол Pokemon card амар үнэтэй болцсон. Одоо та өөрөөсөө онлайнаар хайгаад үзсэн юу? Зүгээр л энгийнээр Pokemon Booster Bundle cost ч юм уу тэ price зур Google дээр л үз. Тэнгүүд амар үнэтэй. Ялангуяа яг албан ёсны зардаг энэ дэлгүүрүүд байгаа заяа. Best Buy байна Америкийн. Америкийн захиргаан бараа бол электроникийн сүлжээ хамгийн том дэлгүүр. Walmart байж байна. Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүр. Дээрээс нь Target байна. Эдгээр бол яг албан ёсны ихтгэр ерөнхийдөө ихэнхдээ юунуудыг зардаг. Мэдээж зүгээр жижиг сажиг картын дэлгүүрүүд бол тусгай байгаа. Collectible carding store-д бол угаасаа хаасайгүй байгаа. Тэдэрт бас ерөнхийдөө эдэн байдаг. Гэхдээ та эдийг онлайнаар нь миний хэлсэн эдгээр дэлгүүрүүд рүү ороод хараад үзээрэй. Бүх төрлийг нь. Ганц single pack хараач бай, booster bundle ч бай, tin pack ч бай, tin box, эсвэл sleeved pack, эсвэл одоо энэ premium collection, эсвэл түрүүний миний ярьсан шиг training box Elite Training Box буюу ETB box хит байгаад үнийг хараад үзээрэй. Амар айгу үнэтэй болцсон ер нь. Тэгээд дээрэс нь олдох нь айгу ховор. Олдсон ч ер нь хүмүүс ерөөсөө нэг хоногийн дотор гараад дуусчдаг. Хүмүүс гадаа өмнөх хорооноос нь эхэлж хонж үнжин байж очирлоод тэгээд аваад дуусчих жоохгүй. Тэгээд эднийг би ерөнхийдөө яаж авсан гэхээр онлайнаар авч болж байгаа үлдсэн. Эсвэл би дэлгүүрүүдээр очиод ганц хоёр үлдсэн яг зарагдаагүй үлдсэн байгаа үед нь эсвэл яг зарж байгаа үед нь би Аз таарч олж авч байгаа байхгүй. Түүнээсээ яг одоо яг юу гэдэг жирийн одоо саксны карт ч юм уу хөл бөмбөгийн карт шиг гараал те шууд таргет оруулаа тэнд байгаа гэж аав гэдэг шиг орддоггүй болцсон байхгүй. Тийм учраас айгүй ядаргаатай нэг төрлийн. За тэгээд ямар ч юм миний цуглуулгууд ийм байна заа. Тэгээд би удахгүй задлан гайс угаасаа ихэнхдээ юугаа задлах вэ? Би ерөнхийдөө энэ бокснуудаа бол ер нь төр байлгаж жагаад эхний ээлжинд дандаа энэ сул байгаа single. За эдгээр би тань бүгднийг харуулъя заа. Энэ single pack-уудаа задлая гэж бодож байна заа. Single pack-ууд болон энэ sleeved энэ хоёр sleeved pack тэгээд энэ promoter single pack-уудыг задлая гэж бодож байна заа. За тэгээд Destiny Rivals Scarlet Violet. За дахиад Scarlet Violet Journey Together. За дахиад Scarlet and Violet Surging Sparks. За тэгээд Mega Evolution Chaos Rising. За тэгээд дахиад Mega Evolution Perfect Order. За тэгээд араас нь одоо юм Mega Evolution гэдэг зөвхөн яг Mega Evolution-аараа дахиад юм 3 single pack. Тэгээ би сүүлд явж байгаа миний short бичлэгэн дээр байгаа картын дэлгүүрээс орж нэг юм Япон хувилбарын 2 бас Pokemon карт авсан. Тэгээ эдгээр нь одоо яг Японоор бичсэн байгаа болохоор яг ямар төрлийнх нь мэдэхгүй. Ерөнхийдөө бол одоо эндоор бичсэн байгаа нь бол яг энэтэйг адилхан ямар төрлийн нь бичсэн байна. Тэгээ it's in Japanese so. Тэгээд энэ болохоор айгу дотор айгу цөөхөн байт юм шиг байгаа. Харвас айгу хөнгөн, нэмэгхэн, эдгээр чинь бол угаасаа дотор 12 лөө 10 билүү 10 байдаг те. Бүх карт хүн жинтэй юм зузаан байгаа байхгүй. Энд болохоор Японых нь арай цөөхөн байт юм шиг байна. Энэ 5. За бодвол 5 шиг юм байна. За тэгээ эдрийг задлая гэж бодож байна заяа ерөнхийдөө. Тэгээ тэргүүрээ би бичлэг хийгээд тэгээ та хэд минь орж сонирх нь биз. Тэгээ ерөнхийдөө би тэрнийхээ дараа нь яг ер нь яг Pokemon card гэж юу юм бэ? TCG гэдэг зүйл яг юу юм бэ? Анх яаж үүссэн юм бэ? Би бүх мэдээлэл тэ сонио ачны бүгднийг би базаад нэг видео болгоо оруулсан. За яг одоо юу explaining video маркер окей. Тэгээд ерөнхийдөө хүмүүс ягаад ингэж амар дурлцсан, ягаад жоохон хүүхдүүд гэлтгүү том хүмүүс ингэ араас нь яваад байгаа. Дээрээс нэг юм хэлчихье. 30 гарцсан хүмүүс одоо төрж байгаа хүмүүс хөгшөж өгчөж ийм юмар ингээ хөөгөө яваад байдаг гээд одооний хүүхдүүдэд заяа одооний залуучууд тэгээд байгаа. Тэнгүүд нэг юм хэлье заяа та нарт. Одоо яг энэ Pokemon болон Dragon Ball юу байдгийг One Piece эднэр чинь байж тээ те ихэнх ийм аниме болон ийм тоглоомын төрлүүд чинь
яг бидрийг хүүхэд байхад гарч исэн байхгүй юу guys, ойлгож байна уу? Одоо яг та нарын насан дээр байгаа шиг бидрийг хүүхэд байхад энэ бүх юм чин гараад бүр дэлхийд даяар яг одоо тухайн үеийнхээ бидний үеийн хүүхдүүдийг байлдан дагуулж исэн тоглоом болон хүүхэлтэй байхгүй юу? Тийм учраас одоо юу гэдэг бид нар хичнээн насанд хүрээд гэр бүлтэй болоод хөвшөжөөд та нарын үгээр бол хөвшөжөөд байгаа ч гэсэн эдгээр чин анх бидний хүүхэд байхад гарч исэн зүйл болохоор бид нар эдгээртэй дуртай хэвээрээ байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээ хайлтны комментэн уншингууд хөвшөж өгч юм хүүхдээ юм сонирхоод үгүй ээ чин намайг болон миний үеийн залуучуудыг хүүхэд байхад гарсан биднийг хүүхэд байхад гарсан тоглоом байхгүй. Бид нар анх эхлээд энийг чинь тоглоод үзээд өссөн байхгүй юу guys, окей? Тийм учраас дээрэс нь энэ чинь хобби хэвээр үлдчихэж байгаа байхгүй юу? Дуртай. Угсаа багада авахыг хүсэж мөрөөж исэн юмыг том болоод өөрөө авч болдог цаг үе чинь ирэх аюу гойдог байхгүй ойлгож байна. Тийм учраас ерөнхийдөө хоббинд дод ерөөсөө нүгдэн цаг нас ямар ч хамаагүй, хүүс ч хамаагүй тийм юм манайхаа. Тэгэхээр тэрийг ойлгоорой заа юу guys. Хичнээн том юм ингээд ийм юм хийгээ сууж ин гэсэн эн чинь миний багада харж өссөн, үзэж өссөн, тоглож өссөн юмнууд байгаа байхгүй юу guys. Okay? So, тийм ер нь бол бид та нараас төрүүлээд эхлээд энэгээр чинь тоглоод үзээд өссөн хүмүүс байхгүй юу. Тийм учраас стил тэрийг ингээ барай яваад байгаа ойлгож байна. Mortal Kombat and Tekken байна те. Тэд чинь дандаа бидний хүүхэд байх үед гарч ирсэн юмнууд байхгүй юу. Үргэлжлээд явж байгаа болохоос ш. За тэгээд нэг иймэрхүү байна guys. За тэгээд channel-д дэмжиж like, sub, comment, share хийгээрэй заа guys. Хэдүүлээ 5000 болоод юу хөө мэдчихэж байгаа угаасаа тийм ээ. Тийм учраас guys 5000 боловчвол тэр gift-ээ өгөөд maybe 10,000 төр би Pokemon өгч магадгүй ч тийм биз дээ. 10,000 subscribe хүрчний дараа. Тийм учраас хэдүүлээ guys 5000 хүрчээ. Тэгээд удахгүй эдрийг задлж байгаа бичлэгээ оруулъя заа guys. Alright. За дараах тэр болцгоё.